1998 он Сибирь, Ангарск шөнө 11 цаг өнгөрч байлаа. Гудамжинд хүмүүс бараг үгүй, цас зөөлөн биш, нүүр рүү зүсэх мэт ширүүн салхитай. Ана пальтооныхаа захыг битүүлэн бариад автобусны буудлагын хажууд зогсоно. Тэр өнөөдөр гэртээ ирж тарина гэж бодсон. Гэхдээ ажил дээр оройтсон. Дараа нь хамт ажилтг бүсгүйтэй цай уусан. Цаг яаж өнгөрснийг анзаараагүй. Одоо бол хот намгүй. Автобус ирэхгүй уджээ. Ана бугуун цагаа харна. 11 цаг 23 минут. Архаа тарьчихв. Гэхдээ гэр хол, хүүтэн хитрхи чанга. Тэр үед гэрлийн тусгал цасан дээр ойж харагдав. Нэг машин аажмаар дөхөж ирнэ. Улаан өнгийн Нива машин. Тэгээд зогсов. Ана эхлээд тоосонгүй. Гэвч жолоочийн эсрэг талын хаалга онгоолоо. Дүрм товцтой хүн, цагтаа. Ийм орой ганцаараа явж байгаа мó. Дуун тайван, энгийн, итгэл төрүүлэхээр Ана мөрөө хавчна. Автобус хүлээж байна. Хүүтэн байна. Суугаад яв. Замд ч буулгарчээ. Ана эргэлзэв. Ээж нь үргэлж хэлдэг байв. Танихгүй хүний машинд битгий суу. Гэхдээ энэ танихгүй хүн биш мэт харагдана. Цагтаа хамгаалах ёстой хүн. Тэр хаалгыг онгоолгож суув. Суудал хүйтэн байлаа. Хаалга хаагдах чимээ яг л түгжээ мэт сонсогдов. Машин хөдөлгөлөө. Эхний хэдэн минут чимээгүй. Хаана буух вэ? Ана хаягаа хэлв. Жолооч толгой дахив. Гэвч хэдэн минутын дараа Ана нэг зүйлийг анзаарав. Энэ зам гэрлүү нь хүрэгдэггүй. Уучлаарай, та буруу эргээд байна. Жолооч хариулсангүй. Сонсож байна уу? Машин улам хурдлана. Ана цонхоор харна. Харанхуй, ой мод, хүн байхгүй. Хотын гэрэл ард үлджээ. Зүрх нь хурдан цохилж эхлэв. Зогсоо! Одоо жолооч инээмсэглэж байлаа. Гэхдээ тэр инээмсэглэл дулаан биш, хүйтэн, хоосон. Ана хаалганы бариул татав. Түгжээтэй. Та юу хийж байгаа юм бэ? Жолооч анх удаа шууд түүнд рүү харав. Түүний харцанд уур хилэн байсангүй. Айдас ч үгүй. Зүгээр л хоосон. Чимээгүй суу. Машин харанхуй руу алга болов. Анаг дахиж хинж хараагүй. Гэхдээ Ана бол ганцхан хүн биш байлаа. 1990-ад оны Ангарск хот. Оросын Сибирийн аж үйлдвэрийн хот. Хүйтэн, саарал. Зөвлөлт холбоо дуус нуруу унсны дараах эмх замбраагүй. Ажилгүйдэл, архитарт, гэмт хэрэг өссөн жилүүд. Яг энэ үед Ангарск хотод аимшигтай нэг зүйл эхэлжээ. Эмэгтэйчүүд алга болж эхэлсэн. Эхэндээ мөрдөгчд үүнийг салангат хэрэг гэж бодсон. Санамсаргүй халтлага, гудамжны гэмт хэрэг, эсвэл жирийн дээрэм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нэг аимшигтай зураг тодорч эхлэв. 1994 оны 11-р сараас 2000 он хүртэл Ангарск хотод 29 эмэгтэй ижил төстэй нөхцөлд амиа ардсан байлаа. Мөрдөн шалгагчид эцэст нь нэг дүгнэлтэд хүрэв. Эдгээрийг нэг хүн хийж байна. Хохирогчдын ихэнх нь 15-аас 28 насны залуу эмэгтэйчүүд, дөрөв нь 35-аас 40 насных, өөрөөр хүмүүс, өөрөөр амьдралтай. Гэхдээ нэг ижил төгсгөлтэй. Тэд шөнө ганцаараа явж байсан, гэртээ харж байсан, унаа хайж байсан. Яг Анатай адил. Цогцуудыг ихэвчлэн хотын төвөөс хол олдог байв. Ангарскийн ойролцоох ой мод, шорон замууд, том авто замаас салаасан эзгүй газрууд. Яг л гэмт итгээд эдгээр газруудыг маш сайн мэддэг хүн шиг. Шүүх эмхийн шинжилгээнүүд мөрдөгчдийг улам цочирдуулжээ. Алуурчин давтагцсан арга хэрэгэлдэггүй байв. Өөрөөр хэрэгсэл, өөрөөр арга. Яг л мөрөө бодлуулах гэж байгаа мэт. Энэ санамсаргүй хүн биш байлаа. Энэ бол туршлагатай, болгоомжтой, тооцоотой хүн байсан. Хот даяар цуу тархжээ. Маниак байна. Ээжүүд охидтой, орой битгий ганцаараа яв. Нөхрүүд ихнэрээ тусдаг болов. Таксинд хүртэл итгэхээ болив. Хүн бүр нэг асуулттай. Дараагийнх нь хэн байх вэ? Хамгийн аимшигтай нь алуурчин хотын дунд чөлөөтэй алхаж байсан. Хүмүүсийн хажуугаар өнгөрдөг байсан. Магадгүй инээмсэглэдэгч байсан. Магадгүй тэдэнтэй мэндэгдэг байсан. Учир нь хинч түүнийг сэжиглээгүй. Хүмүүс сувраас асуурчныг ямар хүн гэж төсөөлдөг вэ? Ганцаардмал, хачин, сэжигтэй төрхтэй, харанхуйд нуугддаг нэгэн. Гэхдээ Ангарскийн алуурчин тийм хүн байгаагүй. Тэр өдөр бүр хүмүүсийн дунд явдаг байв. Тэдэнтэй ярилцдаг байв. Тэд түүнд итгэдэг байв. Учир нь тэр цагдаа байсан. Түүний нэр Михаил Попков. 1964 он Зөвлөлт холбоот улсын Норильск хотод төрсөн. Залуудаа цанаар хичээлдэг байсан гэдэг. Хожим Ангарск хотод ирж цагдаагийн 1-р хилтэст ажилд оржээ. Жижүүрийн офицер, дүрм товцтой, албаны үнэмлэхтэй, хуулийг хамгаалах ёстой хүн. Хамт ажиллагчид нь түүнийг аюултай хүн гэж огт боддоггүй байжээ. Эсэргээрээ, найрсаг, инээмсэглэдэг, тайван, түүнд бүр хож хүртэл байсан. Миша инээмт хийх хүн, гэр бүлтэй, энгийн амьдралтай, хүмүүсийн нүдэнд бүрэн хэвийн хүн.
Яг ийм төрхөн түүнийг илүү аимшигтай болгосон. Хэрвээ шүн донд таны дэргэд цагдаагийн машин зогсоод "Суугаарай, хүргээд өгье" гэвэл та татгалзах байсан уу? Ихэнх хүн үгүй. Тэр үүнийг мэддэг байжээ. 1998 оны 1-р сар Ангарск Састейшн нэг өсвөр насны охин гэртээ харж явжээ. Тэр үед нэг цагдаагийн машин зогссон. Жолооч дүрм тогтцтой, дуун энгийн, тайван, итгэл төрүүлэхээр. "Хүргээд өгье" охин зөвшөөрсөн. Гэхдээ машин гэрлөө нь явсангүй. Хотын зах руу эргэв. Дараа нь ойров. Охин айж эхэлжээ. Хэтэрхий оройтсон байв. Тэр түүнийг машинаас чирч буулгажээ. Хүйтэн цасан дунд, хөнгүү газар. Зодсон, хүчирхийлсэн, хутгалсан. Охин амьд үлдсэн. Гэхдээ хүнд гэмтэлтэй. Хожим эмнэлэгт сэржээ. Тэгээд хамгийн чухал зүйл болсон. Охин мэдүүлэг өгсөн. Тэр хардагчийг таньжээ. Ангарскийн цагдаагийн офицер. Энэ мөчид хэрэг бараг шийдэгдэх ёстой байсан. Гэвч шийдэгдээгүй. Яагаад? Яагаад ийм чухал гэрч байхад? Яагаад с ิจ гтэн байхад? Яагаад хэрэг зогссон бэ? Хожим мөрдөж Китаев хуучин файлуудыг шарахад аимшигтай зүйл олжээ. Шүүх эмнэлгийн ажил дутуу, баримтууд дутуу. Сэжигтний алиби буюу хэрэг гарахад хаана байсан тухайг нь өнгөц шалгасан. Маш чухал сэжвэрүүд алга болсон. Өөрөөр хэлбэл алуурчин бараг баригдах байсан. Гэхдээ алдаж орхисон. Энэ хугацаанд Ангарскт арлгууд үргэлжилсээр байв. 1, дараа нь дахиад 1, дахиад, жихлээс жигт. Хамгийн аимшигтай нь алуурчин зөвхөн цагдаа биш байжээ. Тэр мөрдөн шалгалтын системийг ойлгодог хүн байсан. Хаана алдаа гардаг, юуг шалгадаггүй, хэрхэн мөрөө баллах, бүгдийг мэддэг. Тиймээс тэр 14 жилийн турш баригдсангүй. Гэрч нэг зүйлээс зүхтэж чадсангүй. Шинжлэх ухаан, ДНХ. 2000 он өнгөрөв. 2001 он, 2002 он. Он жилүүд өнгөрсөөр байлаа. Ангарс хотод амьдрал үргэлжилсээр аллаг зогссон байлаа. Хуучин хэрэгүүд мартагдаж эхлэв. Зарим хохирогчдын ар гэр хизээж хариулт авч чадсангүй. Зарим эхчүүд охтынхоо төлөө олон жил хүлээжээ. Зарим нь алуурчин аль хэдийн өгсөн байх гэж бодсон. Гэвч тэдний мдээгүй нэг зүйл байв. Алуурчин амьд байсан. Эрх чөлөөтэй. Тэдний дунд. 2012 он. Бараг найдваргүй гэж хаагдсан хуучин хэрэг дахин сөхөгдөв. Энэ удаа мөрдөгчд хуучин аргаар биш, шинжлэх ухааны шинэ арга технологи ашиглав. Олон жилийн өмнө нэг хэрэгээс үлдсэн биологийн шингэний дээжийг дахин шинжилжээ. Молекул генетикийн шинжилгээ, ДНХ. Хүн худлаа ярьж чадна, гэрч андуурч болно, баримт алга болж болно. Гэхдээ ДНХ санж үлддэг. Шинжилгээний хариу ирэв. Нэр гарч ирлээ. Мөрдөгчд нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин шалгав, нэгтлэв. Хариу өөрчлөгдсөнгүй. Сэжигтэн бол тэдний хамтран зүтгэгч Михаил Попков байлаа. Цагдаа, хуучин мөрдөн шалгалтанд оролцож байсан хүн. Хүмүүсийн итгэдэг хүн. 2012 оны 6 дугаар сарын 23. Попков Владивостокоос шинээр хотдож авсан машинаа жолоод нь ирж байв. Тэр үед түүнийг баривч хэлжээ. Ямар ч кинонд ирэх шиг хөөцөлдөн болсонгүй, ямар ч буудагцаан болсонгүй. Тэр эсэргүүцэл үзүүлээгүй, тайван байсан. Хэтэрхий тайван. Гэхдээ жинхэнэ шок дараа нь болсон. Байцаагтын өрөөнд Попков ярьж эхэлжээ. Нэг арлахын хэрэг. Дараа нь өөр нэг арлага. Дараа нь дахиад. Мөрдөлжөд сонсоод итгэж ядан сууж байв. Энэ ганц хоёр хэрэг биш байлаа. Олон 10 аллага. Шүүхэд шилжсэн хэрэг асар том болжээ. 195 бот материал, 300 гаруй шүүх эмнэлгийн шинжилгээ, 2500 гаруй ДНХ болон генетикийн шинжилгээ, 2000 гаруй гэрч. Энэ бол Оросын хамгийн том цуврал алуурчны мөрдөн шалгалтуудын нэг болсон юм. 2015 онд шүүх шийдвэрээ гаргав. Попковд насан туршийн хорих ял оноо. Төгсгөл мэт санагдсан. Гэхдээ үгүй. Шүүхийн дараа Попков дахин ярьжээ. Дахин 69 алхахын хэргийг хүлээсэн. Дахин мөрдөн шалгалт эхэлсэн. Дахин шүүх, дахин ял. Жил өнгөрөх тусам тоо өссөөр байв. Эцэст нь шүүхийн тогтоосон хохирогчдын тоо 91 хүрчээ. Түүний 90 эмэгтэй, нэг нь бүр цагдаагийн ажилтан. Энэ нь Михаил Попковыг орчин үеийн түүхэндх хамгийн олон хүний аминд хүрсэн цуврал алуурчдын нэг болгосон юм. Хамгийн аимшигтай нь тэр мангас шиг харагддаггүй байжээ. Тэр хүс шиг харагддаг байв. Ажлын хамтрагч шиг. Инээмсэлдэг жирийн хүн шиг. Цагдаа шиг. Тэгээд нэг санацгай. Тэр бодит хүн биш. Бидний энэ түүхэн зориулж бүтээсэн дүр. Гэхдээ Аана шиг хүмүүс бол бодит байсан. Гэртээ харих гэж явсан эмэгтэйчүүд. Итгэсэн хүмүүс. Буруу цагтаа буруу машинд суусан хүмүүс. Хизээж гэртээ эргэж ирээгүй хүмүүс. Хамгийн сүүлд нэг асуулт үлдэнэ. Хэрвээ тэр шин цагдаагийн машин таны өмнө зогссон бол та суух байсан уу?